Орой мэдрэг үзэгчтэй давтаасаа гамарцгааж байна уу? Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр мягмар гарагийн дугаараа эхэлж байна. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцгаана уу. Уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх 3 алхмыг ерөнхийлөгч онцоллоо. Хосоо тосон бомбын нурууг тусгай хамгаалалтанд авах зүйтэй гэж өгөгдлийн байнгын хороо үзлээ. Дэлхий дээр 36 сая хүн доохоор училжээ. Энэ онд нийтийн тээврийн ослын улмаас 5 хүн амиа алдаж 250 хүн бэртэж гинцсэн байна. Ирэх онд нийслэл 46 тэрбум төгрөгийг өмч хувьчлалаас олохоор төлөвлөжээ. Мэдээний хөтөлбөрийг танилцууллаа. Эдгээр болоод бусад мэдээллийн дэлгэрэнгүй цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн аваарай. Монгол Улсын ерөнхийлөгч хэлбэгдэрж Францын нийслэл Парис хотноо болж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх нэгдсэн үндэсний байгууллагын Сур конвенцийн төр засгийн тэргүүн нарын 21-р уулзалт хуралдаанд оролцож байгаа юм а. Өчигдөр орой Монгол Улсын ерөнхийлөгч хэлбэгдэрж уг хуралдаанд хэлсэн үгэндээ саяхан терроризмын хохирлыг амссан Францын ард түмэнтэй бид хамт байна гэдгийг илэрхийлж хүн төрлөختний өмнө тулгамдж байгаа бас нэгэн чухал асуудал болсон уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд 3 алхмыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх хэрэгтэйг хэллээ. Үүнд нэгдүгээрт санхүүжилт. Хангалттай хөрөнгө санхүү техникийн тусалцаа дэлгэрэнгүй шийдэмгий ямар ч зорилттой бүрэн хэрэгжих боломжгүй. Монгол улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, гэтэл сэргээгдэх эрчим хүчний өртөг өндөр хэвээрээ байна. Иймээс хамтарсан хөрөнгө оруулалтыг хөгжлийн зорилтоор хэрэгжүүлэхийн төлөө нөөц бололцоо боломжоо нэгтгэцгээе. Хоёрдугаарт хариуцлагатай байх. Зорилгоосоо дахин өхөрч урам зоригоо дахин мохоохгүй байхыг би уриалж байна. Хариуцлагаанд тодор бичээгүй бас нэгэн баримт бичгийг бидний төлөөлөж байгаа хамтын нийгэмлэг дахин хүлээж авахгүй. Иймээс хариуцлага улам бүр хариуцлагатай байхыг онцолж байна. 3-дугаарт нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарл. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг хянан тогтоож түүнд нийлүүлэн хэрэгжүүлэх бодлого ажлаа тодорхойлоход төхөн болно. Энэ нь хариуцлагыг нэмэгдүүлж ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр татвар төлөх шударга ёсыг хангана гэж ерөнхийлөгч хэлбэгдэрж хэлсэн үгэндээ онцоллоо. Энэ чуулганд 195 орны нийтдээ 50,000 орчим төлөөлөгч оролцож байна. Мөн түүхэндээ анх удаа 150 гаруй улсын төр засгийн тэргүүнээр нэгэн дор цугларч хүн төрлөختний өмнө тулгамдсан асуудлуудыг 10 гаруй хоногийн турш хэлэлцэх юм а. Дараагийн мэдээ. Уур амьсгалын өөрчлөлийн асуудлаарх нэгдсэн үндэсний байгууллагын баг хурал олон улсын анхаарлыг дэлхийн дулаарлын асуудалд хандуулж байна. Дэлхийн 150 гаруй орны төр засгийн тэргүүнээр оролцож байгаа энэхүү баг хурлаар хөгжиж байгаа улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад баян улс орнууд илүү хариуцлага хүлээж хүчин чармайлт гаргахыг уриалж байна. Өөрөөр хэлбэл аж үйлдвэр өндөр хөгжсөн дэлхийн баян улс орнууд хөгжлийнхөө явцад өнөөгийн энэ дэлхийн дулаарлалд баггүй нөлөө үзүүлсэн. Иймд хариуцлага өөрч хүлэмжийн ялгаруулалтыг өндөр түвшинд бууруулах, хөгжиж байгаа болон буурай орнуудын эрх ашгийг хөндөхгүйгээр илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн дэлхийн хүлэмжийн ялгаруулалтын 75%-ийг бүрдүүлдэг Америк нэгдсэн улс, Япон, Хятад, Франц зэрэг дэлхийн 20 орн эх 5 жилд цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх сангийн хөрөнгийг 2 дахин өсгөх саналыг гаргаж байна. Энэ хөрөнгөөр нарны салхины болон бусад цэвэр эрчим хүчний технологийн инновацийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн дэлхийн 10 орны хувийн салбарт хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч Microsoft, Facebook, SoftBank Group зэрэг 28 компани байгаль дээлтэй технологи хөгжүүлэхэд хамтран хөрөнгө оруулалт хийх санаачлагыг гаргаж байна. Мөн зарим орны эрх баригчид хүлэмжийн ялгаруулалтанд татвар ногдуулах замаар цагуурын өөрчлөлтөд тэмцэхийг дэмжиж байна. Парис хотноо болж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын баг хуралд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батгүл оролцож Улаанбаатар хотыг ногоон хөгжлийн стратегтэй хотуудын тоонд оруулахаар төлөвлөж байна. Өнөөдөр дэлхийд ногоон хөгжлийн стратегтэй 10 гаруй хот байдаг Улаанбаатар ногоон хот болох төлөвлөгөөгөө олон улсад зарлаж санхүүгийн болон бусад дэмжлэг авах боломж бий гэдгийг энэ үеэр мэдээллээ. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ногоон хөгжлийн стратегийг Парисын чуулганд танилцуулах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлд хуралдлаа. Одоогоор Канадын Ванкувер, Австралийн Сидней, Японы Гитокишо, Солонгосын Сөүл тэргүүтээ дэлхийн 10 орчим хотол ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй. Улаанбаатарын хувьд ногоон хот болох стратеги хэрэгжүүлнэ гэдэг хүнд даваа боловч бидэнд өөр гарц байхгүй гэдгийг хотын дарга хэлж байна. Одоо шинэ Улаанбаатарын бохирдлыг одоо бид арилгахын тулд 10 тэрбум доллар зарах гэж байна шүү дээ. Бараг нөгөө социализм үед авч ирсэн шиг ийм хэмжээний мөнгийг зарахтаа өрөх гэж байгаа байхгүй. Нэгдүгээр энэ бол эдийн засгийн үр ашигын асуудал болсон. Одоо л ногоо хөгжлөө гэдэг бол эдийн засгийн хувьд үр ашигтай хөгжлөө гэсэн үг юм шиг байлаа шүү дээ. Тийм үстэй. Одоо сайн ногоон төлөвлөж, тийм ээ.
ирээдүйд төлөх төлөөс чинь хамгийн бага болно л гэж. Ногоон хөгжил гэдэг бол зөвхөн ногоон байгууламжаар хэмжигддэггүй. Нэгдүгээрт тухайн хотын хог хаягдал байгальд хор нөлөөгүй байх ёстой. Хоёрдугаарт ногоон нийтийн тээвэртэй байх. Гуравдугаарт агаар хөрсний бохирдлоо арилгах ёстой. За мөн цэвэр усны нөөц эрчим хүчний асуудалгүй байх гэд олон шаардлага бий. Хамгийн над зах нь ногоон байгууламжаа нэмэгдүүлнэ гэд олон улсын өмнө амласан амлалтаа биелүүлэх ёстой болно. Ер нь бол ногоон хөгжилтэй хотуудын жишгт бол юу гэсэн байдаг вэ гэхээр хоёр элементийг зааж өгч байна. Хоёр зүйлийг эргэн 15 минут алхахад 15 минут алхах тутамд ногоон байгууламж байж байгаа бол боломжийн. Эргэн 5 минут тутамд ногоон байгууламж тулгарч байгаа бол төгс ногоон хот байна гэж илэрхийлдэг л дээ. Улаанбаатар хот өнөөдөр ногоон хот болсноо үл болоогүй байгаа. Гэхдээ ногоон хот болох, ногоон хөгжилд хүрэх аливаа орлого хийж байна уу гэвэл хийж байгаа. Парис хотноо болж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудал арга чуулганд Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк, Европын цэргийн босголтын банк, Азийн хөгжлийн банк, Азийн сан, ICLEI олон улсын байгууллага гээд ногоон хөгжил санхүүжилт олгодог томоохон байгууллагууд оролцсноо. Тэдний тавьдаг шалгуурын дагуу эхний ээлжинд ногоон стратегтэй болчих бол санхүүжилт хүсэх боломжтой болно. За Улаанбаатар хотын ногоон стратеги бол хотын хөгжлийн загварыг бүхэлд нь өөрчлөх цогц бодлого юм гэдгийг тайлбарлаж байна. Өмнөгөө аймгийн 3 тэс сумын нутагтаа хамаардаг тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах тухайд улсын хурал болон засгийн газрын төвшөнд яригдж эхлээд байна. Засгийн газар холбогдох тогтоолын төслийг улсын хурал дөргөн мэдүүлэх шаардлагатай гэж өргөдлийн байнгын хорооны гишүүд үзлээ. Өмнөгөө аймгийн 3 тэс сумын нутаг дэвсгэрт хамаардаг тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах саналыг түрүүнд нь орон нутгийнхны зүгээс удаадараа санал гаргаж засгийн газарт хүсэлтэд уламжилж байсан байна. Бас засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцсэн боловч яагаад хойшлуулав гэдэг тухайд улсын хурлын өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр хөндөглөө. 14 оны 1 сард засгийн газрын хуралдаан дээр хэлэлцэж эхэлчээд өнөөдөр яагаад засгийн газар 15 оны 12 сар бараг 2 жил болж байхад энэ бэлтгэлийн шийдвэр гүйцэд хангагдахгүй байгаа юм бэ? Та тэгээ хойшлуулахар боллоо гэж чинь тодорхой хугацаа зааж хойшлуулсан юм уу? Эсвэл та бол байгаль орчны сайдын үед бол би таныг энэ шийдвэрийг гаргуулахын төлөө байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газар дээр өөр ямар нэгэн байдлаар өөр хилцүүлэг өрнөд авахулах сонирхолгүй байгаад байгаа юм уу? Тусгай хамгаалтанд авах ёстой гэж сайдын оруулж байгаа концепцийг үл дэмжиж байна. Зарим газрууд дээр чинь нэмэлт одоо мөнгөн компенсац, талбай, цуслахж байгаа лицензийн байдал гэдэг энэ дээрээ бол нэмэлт тодруулах шаардлагатай байна гэдэг үндслээр ерөнхий сайд бол за энэ удаа бол хойшлуулъя гэсэн. За миний хувьд тавьж байгаа юм хойшлуулна гэдэг нь бол одоо энэ дараагийн 7 хоногийн нэгдүгээр хуралдаан дээр би өөрөө байхгүй гадаад томилттой байгаа. Тэрний дараагийн 7 хоногийн хуралдаанаас хойшлуулахгүй энэ асуудлыг хөндөөл дахиад ярина гэсэн ийм бодолтой байгаа. Ашигт малтмалын эргэлх газрын мэдээлэлээс үзвэл тосон бомбын нуруу орчмын бүс нутгийн тусгай хамгаалтанд авахар төлөвлөсөн хэсэгт нь ашигт малтмалын 8 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа юм. Тухайн бүс нутгийг улсын тусгай хамгаалтанд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд 1 тэрбум 86 сая төгрөгийн нөхөн төлбөрийг улсын төсвөөс олох шаардлага үүсгэр байна. Харин тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах тухай тогтоолын төслийг улсын хуралд ойр үед өргөн мэдүүлэх үүрэг чиглэлийг засгийн газарт өгөх нь зөв гэж өргөдлийн байнгын хорооны гишүүд үзлээ. Дархлын олдмол хомсдол өвчнөөс урьдчилан сэргийлэх дэлхийн өдрийг манай улс эрт илрүүлж хамтдаа сэргийлэх өрөөндор тэмдэглэж байна. Учир нь бидний дунд доохын тээгч болсноо мэдэхгүй 770 гаруй өргөн байж магадгүй гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Халдвар тээгчийг хэр эрт илрүүлэн тэр хэрээрээ бусдыг урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм а. Манай улсад доохын халдвар тээгч болох нь тогтоогдсон 194 иргэн байна. Нэг тохиолдлын цаанд дунджаар 4 хүн байж магадгүй гэсэн судалгаа байдаг. Тиймээс энэ тоо 4 дахин үржигдэнэ гэсэн үг. Бүрдэгдсэн тохиолдлуудын 98% нь бэлгийн замаар дамжсан болох нь тогтоогджээ. За юуны өдрөнд бэлгийн замын халдвар тэр дундаа тэмбүү өвчний тархалт уурахгүй байгаа нь хэвийн халдварын тархалт цаашид газар авах эрсдэлтэй байгаагийн нэг тохио. Иймд бэлгийн замаар дамжих халдварын нөхцөл байдлыг хяналтандаа оруулж чадвал Монгол улс дохын тархалтыг зогсоох боломж бүрдэх юм а. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад судалгаа хийхэд хүний дархал хомсдлын вирусны төвлөрсөн дархалттай орон гэж тодорхойлжээ. Учир нь халдварын дархалт бэлгийн цөөнхүүдийн дунд их байгаа бөгөөд бэлгийн өөр сонирхолтой иргэдийн 12% нь доохоор өвчлсөн байгаа нь бүртгэгджээ.
Үүнийг олон улсад төвлөрсөн дархалт гэж нэрлэдэг юм байна. Бэлгийн замын халдварт өвчнөр өвжилсэн иргэдийн судалгаанаас үзэхэд 64% нь эмэгтэйчүүд, 35% нь эрчүүд байгаа бол насны хувьд 15-аас 24 насныхан 44%-ийг эзэлж байна. Хамгийн гол нь бидний дунд бол бэлгийн замаар дамжих халдвар бол нэлээд илбэг байна. 14 оны мэдээгээр бол статистик мэдээлэлд 15,600 одоо халдвар төвчний тохиолдол бүртгэгдсэний 45.6% нь бэлгийн замаар дамжих халдвар байна. Энэ бэлгийн замаар дамжиж байгаа халдварын насны байдлаар аваад үзэх юм бол дандаа эдгээр залуучууд 20-с 24 насны ийм залуучуудад бол уг өвчил бол илбэг байна гэсэн ийм тоо баримт байгаа. Манай улсын хувьд хүний дархал хомсдлын вирусын эрсдэлтэй бүсд оршиж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн сануулсан байна. Учир нь дэлхийн зарим улс орнууд хар тамхи хэрэглэгчид тэдний дунд хүний дархал хомсдлын вирусны дархалт эрс нэмэгдсэн. Энэ улсуудын тоонд манай 2 хөрш оржээ. Тухайлбал бүгд найрамдах Хятад ард улсад хагас сая, Оросын холбооны улсад сая орчим иргэн хүний дархал хомсдлын вирусын халдвартай гэсэн судалгаа гарчээ. Дэлхийд даяараа 2030 он гэхэд доохын дархалтыг бүрэмсэн зогсоох зорилтыг тунхаглаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага доохын вирустэйгч бүх хүнд ретровирусын эсрэг эмчилгээ хийх нь энэ аюул төвчний дархалтыг зогсооход чухал үүрэгтэй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ дэлхийн нийтээр 2030 он гэхэд доохын дархалтыг зогсоох доктортой хөгжлийн зорилтыг хангах үүргийг хүлээж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд даяар 37 сая хүн дохоор өвчлсөн бол тэдний 16 сая нь ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол 21 сая хүн энэ эмчилгээнд хамрагдаж чаддгүй байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд энэхүү эмчилгээний үр дүнд дохын вирустэйгч 7.8 сая хүнийг үхлээс аварсан байна. 2004 оноос хойш дохоор нас барагчдын тоо 42%-аар, 2000 оноос хойш дохын халдварт шин тохиолдол 35%-аар буурсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дохоос урьдчилан сэргийлэх, энэ өвчний вирус тээгчдэд эмчилгээ бүрэн хүргэх, олон нийтийн дунд энэ чимээгүй тахлын талаарх мэдээллийг улам нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Оросын холбооны улс тал гэхэд энэ өвчин төрөх насны эмэгтэйчүүдэд илэрх болсон нь тахал уламжлалт эрсдлийн бүлгийн хүрээнээс хальж хүн амын ерөнхий бүтцэд нэвтэрснийг харуулж байгаа гэж Оросын холбооны улсын мэргэжилтэн дүгнсэн байна. Өвчтний 54 орчим хувь нь судсаар мансууруулах бодис тарьж хэрэглэх үедээ 42% нь бэлгийн харьцааны үед дохын халдвар авсан байдаг гэсэн судалгаа гарсан байна. За цагийн үрт хөтөлбөр өнөөдөр өмчөвчлөлтэй холбоотой сэдвийг та бүхэнд хүргэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах ажил жил бүр явагддаг. Энэ жил нийгмийн салбарын объектуудыг дуудлага худалдаагаар оруулж улсад орлого төвлөрүүлж байна. Өмч хувьчлал гэдэг бол нийгмийн баялагын дахин хуваарлалт гэж хэлж болно. Тийм учраас шударга явагдах ёстой. Энэ удаад бид нийслэлийн өмчийн 2016 оны хувьчлал болоод олон нийт үүнд хэрхэн оролцож болох талаар үзүүлж байгаа юм. За Улаанбаатар хотын өмчлөлд байдаг 19 объектыг 2016 онд өмч хувьчлалд хамруулахар шийджээ. Зарим нэгэн томоохон объектыг нэрлэхэд усын спорт, сургалтын төв, хүүхдийн урлан бүтээх төв, соёлын төв өргөөний Г корпус, за нийслэлийн засаг захиргааны байр 5 дугаар байр буюу хуучнаар залуучуудын соёлын төв, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын өргөтгөлийн барилга, ашиглахаа болсон өрхийн эмнэлгүүдийн барилгыг хувьчлах юм а. Ингээд 46 тэрбум төгрөгийг төсөвт төлрүүлнэ. Энэ бол урсгал зардал жил бүрийн татаас гэх мэт улсын төсөвт ирэх ачааг багасгах нэг арга гэж бас үзэж байгаа юм. Одоо усын спорт, сургалтын төв гэхэд бид нарт одоо тэнд бол иж бүрэн засвар хийгдэх ёстой. Энэ 7 оноос гэж шийгдээгүй. Энд бол 3 тэрбум төгрөгийн жишээлх юм бол зардал гарах байгаа. Тэгээд энэ олон байгууллагуудын нийслэлээс татаастай маягтай санхүүжилт нь ингээд хийгдээд яваад байдаг. Өмчийг хувьчлах олон арга байдаг. Үйл ажиллагааныхын чигүүргийг өөрчлөхгүйгээр менежментийн хувьчлалд оруулж болно гэх мэт. Гэхдээ нийслэлд эдгээр 19 объектыг бүгдийг нь дуудлага худалдаагаар оруулахар шийджээ. Бэлэн мөнгөөрөө өмчийг худалдаж авсан хүн тэр өмчөө яаж ашиглах нь өөрийнх нь хэрэг болдог. Өөрөөр хэлбэл усан спортын цогцлборыг заавал бассейн хэвээр нь авч явах, урлан бүтээх төв заавал хүүхдэд хаяглагдсан байх шаардлагагүй гэсэн үг ээ. Тэнд байгаа одоо 400-аад хүүхдийн дугуйлангийн асуудлыг бол хүүхдийн ордонтой нэгтгэж болж байна. Бас нэг концепц нь бол одоо тэгж нэг бөөгнүүлэх биш. Одоо new habitat ч гэдэг юм уу, дүүргүүд дээр байгаа сургууль, янз бүрийн цогцлборууд дээр энэ дугуйлангуудыг хүүхдүүдтэй ойртуулж тэр болгон дээр харин байгуулад явбал хамаагүй ашигтай гэж үзэж байгаа.
Төсөвт орлого төвлөрүүлэх гол зорилгын дор төр өмчөөсөө татгалзах зарчмынхаа хүрээнд гэдэг нэрээр олон объектууд инхүү хувьчлагдаж дуудлага худалдаагаар зарагдаж байна. Дуудлага худалдаа гэдэг олон нийтэд ил тод явагддаг гэсэн ч мөнгөтэй цөөхөн хүний хүрээнд бужигнаад өнгөрдөг дүр зураг хിവэрэ байгаа. Харин өөрчлөхийн тулд санхүүгийн арга хэрэгслүүдийг олон нийт ашиглаж эхэллээ. Энэ жилийн өмч хувьчлал зарлагдахтаа зэрэгцээд олон нийтийн санхүүжилт буюу краудфандингийн зарчмаар хувьчлалд оролцох хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Жишээлбэл 2016 оны төсвийн хууль батлагдахад Төрийн банк хөрөнгийн бирж их зэрэг санхүүгийн байгууллагуудыг хувьчлахаар шийдсэн. Хөрөнгийн биржийн анхны үн 5 тэрбум төгрөг гэж тогтоогоод байгаа. Өрсөлдөөн санхүүгийн салбарын 2-3 хүний дунд биш олон нийтийн оролцоотой явахын тулд тэд краудфандинг ашиглах юм а. Бидний ихний зорж байгаа одоо хувьцаа эзэмшигчдийн тоо бол 50 мянган хувьцаа эзэмшигч. Нэг иргэнээс гарах зардал маань ердөө 100 мянган төгрөг. Ингээд одоо бүрдүүлэх доод хоримтлын хэмжээ 5 тэрбум төгрөг. За мэдээж бас хүн болгон 100 мянган төгрөг оруулахгүй тийм ээ. Хамгийн доод хэмжээ 100 мянга. За боломжтой нэг нь 200 мянга, 500 мянга. За магадгүй сая төгрөг оруулагч хүн байж болно. Тийм учраас бид энэхүү одоо хоримтлын сангаар 5-аас нэг 20 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт босох боломжтой гэж харж байгаа. Яг энэ аргыг 2 хоногийн өмнө хэсэг залуус ашиглаж хэвлэх үйлдвэрийн газрын дуудлага худалдаанд оролцсон. Тэд 2 хоногийн дотор Facebook-ээр маркетинг хийж 2 тэрбум төгрөг босгож чадсан. Тийм учраас бололцоотой гэж үзэж байгаа юм байна. Өмчийг бэлэн мөнгөөр дуудаж зарж байгаа энэ үед ганц хүн дангаараа худалдаж авах нь ямар сөрөг дагавартай байж болох вэ гэдэг талаар ч өнөөдөр залуус ярилцжээ. Мөнгөний их усрыг сайн шалгах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр төр нь өөрөө буруу мөнгийг авчрах бол бид OECD гэдэг улс байдаг. Банкны хяналт шалгалтын улс байдаг. Та нар санаж байгаа одоо Швейцарын банкуд дээр Америкууд ийм хориг тавьчлаач гэдэг юм уу тэр мэдээлэл гаргасангүй гаргалаа. Тийм асуудалд өнөөдрийн дэлхийн ийм улс төр геополитикийн асуудал хүнд байгаа үед бол бид нар маш хянамга хандах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр улсаараа санхүүгийн блокаданд орж болохгүй. За ойрын өдрүүдэд энэхүү өмч хувьчлал дуудлага худалдаа олон нийтийн санхүүжилт гэсэн сэдв нэлээд анхаарал татлаа. Хувьчлал шударга шин залууст боломж олгосон байгаасаа гэдэг хүлээлт байгаа гэдэг нь дээрх үйл явдлуудаас харагдаж байна. Харин Монгол 999 гэх мэт амжилтгүй болсон жишээний араас бити ороосоо гэсэн болгоомжлолч бас байгаа юм а. Цагийн урт хөтөлбөрт өмч хувьчлалтай холбоотой асуудлуудыг та бүхэнд таймлаа өргөлээ. Цагийн урт хамтгаад баярлалаа. Хөгжлийн банкнаас 5.4 сая Америк доллар алга болчихлоо гэж улсын хурлын зарим гишүүд мэдээлж байсан. Тодорхойлбол Чингис бондын мөнгнөөс 5.4 сая доллар дутсан байна гэж тэд мэдээлсэн. Тэгвэл албаныхны өгч байгаа мэдээлэлээр энэ нь ташаа ойлголт болохыг онцоллоо. Чингис бондын санхүүжилт түүний зарцуулалттай холбоотой сангийн яамны мэдээлэлээс үзвэл дээрх 5.4 сая доллар нь бондын төлбөр шимтгэл гэдгийг харж болно. Ер нь Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар төр болон хувийн эмчлийн нийтдээ 10 удаа үнэт цаас гаргажээ. Ямар ч төлбөргүйгээр бонд усах тухай ойлголт байдаггүй. За тодорхойлбол 1.5 тэрбум доллар бүхий Чингис бондын зардалд нийт дүнгийн 0.35% буюу 5.2 сая долларыг зарцуулсан тухай мэдээлэл байна. Өөр нэг жишээ. 2012 оны 3 дугаар сард Монгол улсын хөгжлийн банк 580 сая доллар гаргаж 3.3 сая долларыг зардалд шимтгэлд Mongolian Mining Corporation 600 сая долларын бонд усгаж үүнийхээ 12.9 сая долларыг мөн л зардал шимтгэлд. Худалдаа хөгжлийн банк 300 сая долларын бондод 1.1 сая доллар, хөгжлийн банк 30 тэрбум йений самурай бондод 5.7 тэрбум йений зардал, Монгол улсын засгийн газар 1 тэрбум юаны Димсан бондод 6.9 сая юан тус зардал шимтгэлд зарцуулсан болохыг сангийн яамнаас гаргасан энэхүү өгснөгтөд тодорхой харагдаж байна. Бондын санхүүжилттэй холбоотой олон улсын мөнгөн гуйвалгад оролцогч гадаадын арилжааны банкуд шимтгэл зардал авдаг байна. Үүнийг зарим улсын хурлын гишүүн өөрсдөө ташаа ойлгож олон нийтэд буруу мэдээлэл түгээж байгааг албаныхан мэдээлж байгаамаа. 2016 онд Улаанбаатар хотноо болох Асиамын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар өнөөдөр гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Асиамын чуулганд оролцох төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудад хөгжлийн банкнаас зээл олгосон байна. Асиамын чуулганд 50 гаруй орны төр засгийн тэргүүн болон 5,000 орчим зочид төлөөлөгч оролцсон. Тэднийг хүлээн авах зочид буудлуудын бэлтгэл ажлыг хангахад нийтдээ 150 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг шаардлагатай гэж үзсэн байна. Үүнийг хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлээд эхэлжээ. 12 сарын 2-нд энэ дипломат академиас зохион байгуулад бас энэ Монголынхаа бас эрдэмтэн судлаачид ахмад дипломатуудын дунд энэ Асиам ба Монголын өөрийг ойл гэсэн одоо сэдвээр бас юм нэг өдрийн бас хэлэлцүүлэг ярилцлага хийж бас энэ ахмад дипломатууд мэрэгжлийн улсууд эрдэмтдийнхаа санаа оноог бас сонсё бодъё гэсэн ийм аргамжаас зохион байгуулж байгаа.
Ер нь бол АСЕМ-ийн чуулганы бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байна. Тухайлбал зам тээвэр нисэх буудлын бэлтгэл 80 гаруй хувьтай яваг онцоллоо. Мөн Европын холбоо, Еврокомиссоос бэлтгэл ажил зөвлөх багийг илгээх гэж байгааг мэдээлсэн юм а. 44 одоо партнер түнс зочд бодлогыг сонгогдсон байгаа. Тэгээд тэрнийдээ одоо зочд бодлогынхаа бас үүдэн татахын тэр чиглэлээр нэг 150 тэрбум төгрөгийн одоо санхүүжилт шаардлагатай гэсэн одоо тийм дүгнэлт юм гараад энэ талаар бас хэл мэдээллийн хэрэгслэр явж байсан. Тэгээ одоогийн байдлаар одоо энэ санхүүжилтээс нэг 77 тэрбум төгрөг зочд бодлуудад ихнээсээ очиж эхэлж байна. За гадаад хэргийн яамны мэдээллийн цагаар мөн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалan Солонгос улсыг зорих иргэдийн тоо өсөж байгааг онцолж байна. Барьцаа мөнгөний хэмжээ багассан. За тэгээ ер нь бол албан ёсны урилга шаардахгүй болсон зэрэг хэд хэдэн хөнгөлтийг бол Монгол улсын иргэдэд Солонгосын элчин сайдын яамнаас бол үзүүлж байгаа. Гэхдээ энэтэйгээ холбогдуулаад бас Монгол улсын иргэд нэг талаар одоо зорчих тоо нэгсэх, нөгөө талаас бол очоод одоо буцаж ирэхгүй байх буюу бидний нэрлэл занснаар бол харлах ийм тохиолдол бол тасрахгүй улам цаашаа нэмэгдэх хандлагатай байна гэсэн ийм мэдээллийг бол бас Монгол улс зугаа Солонгос элчин сайд бол өөрөө хийсэн. Солонгос улсад Монгол улсын 25 мянган иргэн ажиллаж амьдардаг. Тэдний 16 мянган нь хуулийн дагуу 6 мянган орчим нь хууль бусаар ажиллаж амьдардаг байна. Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийг боловсрууллаа. Монгол улсын хөгжлийн бодлогыг зөвхөн улс төрчдөд даалгах нь зөв үү? Улаанбаатар хотыг хөгжлийн корпорацтай боллоо. Алан хэдэгч байгууллагуудад төрөлхлөө их хэмжээний нээд нийлүүлсэн баримт байгааг Оросын холбооны улсын ерөнхийлөгч мэдээллээ. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийг Монгол улсын ерөнхийлөгч санаачлан боловсруулад байна. Тухайн хуулийн шинжиллийн хүрээнд намуудыг төлөвшүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг хийх шаардлагатай гэж төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм а. Харин иргэдийн эвлэлд нэгдэх эрхийг хязгаарласан хуулийн шинжил хийж болохгүй гэж улс төрийн зарим намын удирдлагууд сануулж байна. За одоогоор улс төрийн намуудыг бүртгэдэг тогтолцоо сул байна. Зөвхөн улсын дээд шүүх намуудыг бүртгэхэд орхидог ямар ч хяналтгүй болж хувирсан улс төрийн намуудад дотоод ардчилгүй үзэл баримтлал нь өөр хоорондоо ялгардаггүй тодорхойгүй байдал газар авсан. Энэ мэт байдлыг шийдэх үүднээс улс төрийн намын тухай хуулийг шинжлэх шаардлага үүссэн гэж хологдох ажлын хэсгийн гишүүд болон судлаачид тайлбарлаж байна. Ажлын хэсгийнхний хувьд улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулахдаа намуудыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой зохицуултуудыг хийхэд анхаарсан гэсэн тайлбарыг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан өглөө. Намуудын одоо гишүүнчлэлийг бол одоо хатуу гишүүнчлэлийг боловлж байгаа. Тэгээд санхүүжилтийг нь ил тод шилэн дансны тогтолцоон шилжүүлж байгаа. Мөн нам байгуулахад нэг 801 хүн бүртгүүлээл тэгэл алга болчдөг биш тийм ээ. Хариуцлагажуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд манад гарсан олон асуудалд хариу өгөхийг хичээсэн юм одоо хуулийн төсөл боловсрогдож байгаа. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан улс төрийн намын тухай хуулийн төслөөр бол намуудын хатуу гишүүнчлэлийн зарчмаас татгалзаж жинхэнэ гишүүн сонгуульт болон дэмжигч гишүүний ангилалтай болгох юм. Харин улс төрийн намыг үүсгэн байгуулах босго шаардлагыг өөрчилнө. Намуудыг улсын дээд шүүхт бүртгэдэг одоогийн зохицуултыг өөрчилж сонгуулийн ерөнхий ороо болон улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг болно. Бас татан буулгадаг шийдвэрийг ч тухайн байгууллагууд гаргадаг байхаар хуулийн төслийг боловсруулсан байна. Хамгийн багадаа нам байгуулах, нам үүсгэн байгуулах хурлыг 31-ээс доошгүй хүнээр хуралдах. Тэгжээж нам үүсгэн байгуулахыг эрхтэй болгох. Дараа нь улс төрийн нам сонгуульд өрсөлдөхтөө илүү өндөр шалгуурыг тавьдаг ийм хуулийн шаардлагыг бол хангаж байгаа юм. За 3,000-аас доош хүн амтаа засаг захиргааны нэгжид улс төрийн намуудын салбар нэгжийг байгуулдаг болох намууд практикгүй дэрэгдээ төрийн бус байгууллагагүй байх, одон медальтай байхыг нь ч хориглох заалтыг улс төрийн намын тухай хуульд тусах саналыг ажлын хэсгийнхэн гаргаад байна. Харин улс төрийн зарим намын удирдлагуудын хувьд иргэдийн эвлэлд нь нэгдэх эрхийг хязгаарлахад чиглэсэн хуулийн шинжил хийж болохгүй гэсэн байр суурьтай байна. Улс төрийн намуудын асуудлуудыг бүр нэг бүрчлэн хөгжих нь үйл ажиллагааг нь төрийн хяналтанд одоо бүрэн оруулах нь ингэж болохгүй. Альва намыг улс төрийн хүчнээс шууд хамааралтай болгох нь. Ягаад гэхээр бол сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр авчиад өнөөдөр сонгуулийн ерөнхий хороо яаж ажиллаж байгааг бид мэдж. Гэтэл тэнд авчиад бүртгэлийн, санхүүжилтийн,
арга хэмжээ авахын бүгдийг нь одоо хийгээд өсчих байхгүй. Иргэд эвлэлд нэгдэхэд төр аль болохоор дэмжлэг тусалцаа үзүүлж, аль бүхий л болцоог нь бүрдүүлж, аль болохоор одоо хуулийг либералчилж ингэж өгөх ёстой. Альва хэлбэрээр иргэд эвлэлд нэгдчихлээ энэ бол иргэний нийгмийн одоо гол үзүүлэлт гэж боддог. За Монгол улсын эрхлэгчийн хувьд улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг 2015 онд багтаан улсын хурлд өргөн мэдүүлнэ гэсэн чиглэлтэй байгаа юм. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан улс төрийн намын тухай хуулийн төслийг одоогийн хувилбараар нь улсын хурлд өргөн мэдүүлж болохгүй гэж улс төрийн зарим намын удирдлагууд үзэж байна. За улс төрийн намын гишүүн ёс суртахууны зөрчил гаргах юм уу? Намын захиргааны 3 удаагийн зөрчил гаргасан. Бас санхүүгийн тайлангаа 3 удаа зөрчилтөй гаргасан нөхцөлд тухайн намыг татан буулгадаг байх тухай заалтыг улс төрийн намын тухай хуулийн төсөлд холбогдох ажлын хэсгийнх нь тусгасан маань бас үндсэн хуулийн үзэл баримталтаа зөрчилдөхөөр зарим талын зохицуулт хийгдэж байна. Улсын хурл ийм хуулийг гаргаж болохгүй гэж улс төрийн зарим намын удирдлагууд мэдгдлээ. 16 настай Монгол улсын иргэн намын гишүүн байж болно гэж орж ирж байгаа. Гэтэл сонгуулийн хууль болон үндсэн хуулинд 18 нас хүрсэн хүн санал өгнө гэж байгаа. Гэтэл 16 настай намын гишүүн намынхын сонгуульд ажиллаад дараа нь бусад хуулиуд үндсэн хууль болон сонгуулийн хуулиар нөгөө Өвөр хангай аймагт болдог шиг насан туршаагүй хүүхдийг сонгуульд одоо ашигласан, ажилуулсан гэдгээр одоо дараа нь нөгөө тойргийн одоо 50-60 мянган сонгогчдын санал хүчингүй болдог. Ийм зүйл рүү орох үндсэн хуулийн болон бусад хуулиудтайгаа зөрчилдсөн ийм зүйлүүд орж ирж байгаа. Хуулийн төслийг дэмжих. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслөөр бол улс төрийн намуудын бүхий л үйл ажиллагааг төр хяндаг байх нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Хуулийн шинжилгээг хийхдээ төр төсний уламжлалыг алдагдуулж, иргэний эрхийг хязгаарлаж болохгүй гэдгийг улс төрийн намуудын төлөөлөл сануулж байна. Эрх баригчид үндсэн хуулиар Монгол улсын иргэдэд олгогдсон улс төрийн эрх чөлөөг баталгаажуулах, эвлэлдэн нэгтгэх эрхийг одоо сайжруулах, олон намын тогтолцоог одоо боловсронгуй болгох чиглэлээр өөрчлөлт хийх ёстой байтал үүнийг TCC-гээр эвлэл одоо энэ үндсэн одоо эрхүүдийг буснуулсан шинжтэй, түүнд халдсан шинжтэй, зөвхөн хэсэг бүлэг этгээдүүдэд улс төрийн намд зориулсан шинжтэй ийм өөрчлөлт хийх гэж байгаа нь бол үнэхээр нийгэмд бол том харанга бэлдэж байна. Намын гишүүдийг дотор нь 2 хуваасан. Дэмжигч гишүүн, жинхэнэ гишүүн гэдэг. Жинхэнэ гишүүн таслах хэрэгтэй, татвар төлдөг. Дэмжигч гишүүн таслах хэрэггүй. Гэхдээ намын гишүүн таслах хэрэггүй бол гишүүн байгаад яах юм? Зүгээр л энэ намыг сонгуульд дэмждэг нэр төдийл хэмэтэл намын гишүүн байлгаж байгаа бол иргэдээ ингэж 2 хуваасан, ялгуулсан ийм заалд оруулж ирж байна. За улсын хурл улс төрийн намуудыг алиулах, татан буулгахад чиглэсэн хуулийн өөрчлөлт хийхгүй байх, иргэдийн эвлэлд нь нэгдэх эрхийн баталгааг алдагдуулахгүй байх ёстой. Бас тухайн хуулийн шинжилгээг хийхдээ улс төрийн бүх намынхны саналыг харгалзан үзэж тусгах, хуулийн төслийг боловсруулах хамтарсан ажлын хэсгийг байгуулах шаардлагатай гэдгийг намуудын удирдлагууд мэдгдлээ. Нэгдсэн үндэсний байгууллагын өмнө дэлхийн улс орнууд амлалт авч 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлоод байгаа. Манай улсын хувьд нэг хүн доногдох орлогыг $17,500 хүргэн эдийн засгийн жилийн өсөлтийг 6.6%-аас буулгахгүй байх. Мөн хүн амын дундаж наслалтыг 78-д хүргэнэ гэд томоохон зорилтуудыг дэвшүүллээ. Гэхдээ энэ бүхнийг амьдралд бодиттой хэрэгжүүлэхэд улс төрчдөөс илүүтэй судлаач эрдэмтдийн оролцоо давмгайлах ёстойг тэдний төлөөлөл сануулж байна. Газрын баялаггүй ядуу буураа улс орнууд өсрөнгөө хөгжилд хүрч чадсан нь боловсролын салбарт хөрөнгө оруулж эрдэмтдийнхээ мэдлэг чадварыг ашигладагтай холбоотой. Энэ нь тэдний хөгжлийн бодлогоо амжилттай хэрэгжүүлэх оновчтой шийдэл нь болчихсон. Яг ийм шийдлийг бид амьдралтаа ууж өгөхийн тулд улс төрчид эрдэмтэд нь нэг зүг рүү харж хандлагаа зөв чиглүүлэх шаардлагатайг Монгол Улсын анхны ерөнхийлөгч очроод санууллаа. Тэгээ одоогийн зүгээр бэлтгэгдэж байгаа төслөөр бол ажлын хэсэг гэж томилогдохын зүйтэй юм. Тэр нэг баахан дарганаар бид нэр 1998 онд Монгол улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр гээчийг 268 одоо эрдэмтэн судлаач боловсролын тэгээд улс төрчид зүтгэлтнүүд орж хийсэн байхгүй юу. Тэгэхээр одоо энэ 30 он хүртэлх программыг хөтөлбөрийг мөн нэг нэлээд тим төвшөнд хэрэгжихээр үр дүнд хүрэхээр тийм одоо хөтөлбөр хийх ёстой юм.
Улс төрчдөд бүхнийг шийдэх цаг зав боломжч байхгүй. Судалгаанд суурилсан ирээдүг харсан мэдлэгийг эрдэмтэн судлаачид үйлдвэрлэдгийг хэллээ. Социализм үед бол үйлдвэрчдийн хөгжүүлэх ийм юутай байсан байхгүй юу? Төлөвлөгөөнүүдтэй. Одоо хамгийн сүүлд 2005 он хүртэл үйлдвэр хөгжлийн байршлын схем гэж юм хийгээд тэгээд тэн дээр аль аймагт, аль улсад, аль газар нь ямар үйлдвэр байх вэ гэдгийг ингээд схем гаргаад тэрнийхээ хүндэндээ хөгжүүлдэг юм байсан. Өмнө нь бол одоо бол харьцангуйгаар тийм их бага болоод байхгүй. Монгол улсын боловсролын их сургууль гэхэд доктортой хөгжлийн бодлогыг Монголынхаа хөрсөнд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Үүнд эрдэмтэн судлаачид иргэдийн оролцоо ямар байх вэ гэдгээр олон улсын хурал зохион байгуулжээ. Өөрөөр хэлбэл судлаачид ч гэсэн улсынхаа доктортой хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг хэллээ. Шинжилгээний ахтай бусад ихтэй сургуулиуд ингээ хамтраад томоохон баг байгуулад ингээд энэ хөгжлийн бодлогыг одоо боловсруулах юм бол маш их чухал болно. Энэ бол жинхэнэ одоо доктортой хөгжлийн боловсруулал. Ард нь шинжлэх ухаан яригдж байгаа учраас ард нь бол технологи яригдж байгаа. Ард нь бол инновац яригдах тийм ээ. Бид ядуурлыг эцэс болгож Монгол хүн эрүүл урт удаан амьдрах нөхцөлийг хангаж хүний хөгжлийн үзүүлэлтээр тэргүүлэгч улс орнуудын игнэнд багтана. Төсвийг алдагдaltaгүй болгоно. Хоримтлал үүсгэх зарчмаар 2017-оос 2024 онуудад төлөх засгийн газрын өрийг барагдуулна гэсэн тооцоог доктортой хөгжлийн үзэл баримтлалтаа багтаасан. Эрдэмтдийн саналыг хүлээн авч хамтран ажиллавал бид хүн төрөлхтний парламентын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа нэр төртөө биелүүлэх боломж бүрэн дүүрэн байна. Урт хугацааны доктортой хөгжлийн бодлого нь тухайн улсын иргэд эрүүл аюулгүй орчинд санхүүгийн хүндрэл бэрхшээлгүй амьдрах гарц шийдэл гэж ойлгож олно. Манай улс урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төр эрдэмтэн судлаачдтайгаа хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай сурвалжилгыг сая хүргэлээ. Тэгвэл төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг шин шатанд гаргах зорилгоор Улаанбаатар хот хөгжлийн корпорацтай болоод байна. Хувийн хвшлийнхэн нийслэлд хөрөнгө оруулаж хамтран ажиллах боломж хөрс суурийг хэрхэн бэлдэж байгааг бид энэ удаад сурвалжлаа. Тус корпорацаас Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа 24 төсөлд Азийн хөгжлийн банкныхан судалгаа хийсэн. Эхний ээлжинд 8 төслийг корпорац хувийн хвшил хамтран хэрэгжүүлж аль аль талтай харилцаа ашигтай байж болно гэж үзсэн байна. Үүний нэг нь 1.5 тэрбум долларын санхүүжилт шаардлагатай метроны төсөл гэдгийг Азийн хөгжлийн банкны зөвлөх Бэхбат хэллээ. 200 сая орчим долларын тийм хөрөнгө оруулалт хийгээд хөдлөх состав гэдэг нь хөдлөх вагонууд байна. Дээр нь болохоор энэ тодорхой өртөөнүүдээр станцууд дээр нь үзүүлэх үйлчлэгнүүд байна. Газар доор бол нэлээд их том тийм үйлчлэгийн талбайнууд бий болох. Тэрэн дотор нь болохоор бусад дэлгүүр гэдэг юм уу үйлчлэгийн газрууд үйл ажиллагаа явуулж болно. Тэрний менежментийн гэдэг юм уу тэрэн дээр нь хөрөнгө оруулалтыг бол хувийн хвшлийг нь хийж болж байна. Бас нэг анхаарал татсан төсөл. Барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэж ажлын байраа нэмэгдүүлэх боломж нь байгаа учраас налайхад орон нутгийн өмчлөлтөд барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулахар болж 120 га газарт цахилгааны дэд бүтцийг шийдэж офисын барилгыг нь бариад байна. Энд хувийн хвшлийнхнийг татан оруулж 40-оос 60 үйлдвэр байгуулахар төлөвлөснийг тус паркийн дарга ярьлаа. Дэвшил технологи нэвтрүүлсэн. За мөн одоо сая импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр 40-60 үйлдвэрийг сонгон шалтар оруулна. Төрийн одоо хийж чадахгүй байгаа, төрийн өмнө тулгамдаад байгаа төгсгөл бэрхшээлийг бол шийднэ. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэхэд 25 их найд төгрөг шаардлагатай. Харамсалтай нь энэ их санхүүжилтийг нийслэл эсвэл улсаас гаргаад шийдэж чадахгүй. Тиймээс Улаанбаатар хотод бизнес хийх сонирхолтой гадна дотны хөрөнгө оруулагчид таатай боломж гүүрнэ Улаанбаатар хотын хөгжлийн корпорац байх юм а. Нийт одоо эдийн засгийн эргэлтэнд орж болох төслүүд гэж бид нэр одоо объектууд гэж бид нар бол гаргацсан байна. Тэрэн дээр одоо бид нар яг судалгаа хийж байна. Алийг нь дуудлага хурлаанд оруулахын, алийг нь бид нэр одоо бүтээн байгуулалт хийгээд тэрэн дээр бүтээн байгуулалт ихтэй хувийн хвшлтэйгээ орно шүү дээ. Тэгээд тэр бүтээн байгуулалтаа эдийн засгаа яаж дэмжих үү гэдэг тал дээр судалгаа хийж байгаа. Тэр судалгаагаа бид нар бол Азийн хөгжлийн банктай хамтарч төр хувийн хвшлийн түншлэр төслүүдийг яаж хэрэгжүүлж болдсон бэ гэдэг бид нар бүр харгацлал гаргаж байгаа. Хотод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнес эрхлэх нэгцгийн үйлчилгээний төвтэй болох юм байна. Манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой улс орнууд байгууллагууд олон байна. За үүний нэг нь Азийн хөгжлийн банк. Нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр 100-аад төслийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацаар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Одоо зөвхөн төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг концессийн зарчмаас арай өөрөөр уян хатан байдлаар шийдэх ажил үлдэж байгаамаа.
Аж үйлдвэрийн салбартаа үйл ажиллагаа явуулдаг хувийн хвшлийнхэн нэгдэж салбарынхаа хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах саналыг тусгасан өргөх хүчгийг улсын хурлын дарга болон ерөнхий сайд хотын засаг дарга нар түргэн барьжээ. Тэдний саналыг хэрэгжүүлснээр төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Аж үйлдвэрийн салбарын хөгжлийг сонгодог паркинг систем шилжүүлж экспорт импортын нэг цонхны бодлогыг барьснаар үйлдвэрчлэлтийн бодлого боддоор хэрэгжинэ гэж үндэсний үйлдвэрлэгч жижиг дунд бизнес эрхлэгчид дүгнэж байна. Импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх маш олон үйлдвэртэй болоод байгаа боловч бид гадаадаас бас худалдаж авсаар л байна шүү дээ. Тэгэхээр энэ засгийн газрын худалдаа авалтыг бид нар дотоодын үйлдвэрлэгчид рүү чиглүүлэх, нөгөө талаас бас дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний стандарт шаардлага чанарыг сайжруулахад хамтран ажиллах гэсэн гол зорилго дээр өнөөдрийнхөө уулзалтыг хийж байна. Хувийн хвшлийнхэн болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж байж аж үйлдвэрийн салбар босч ирнэ. Тиймээс энэ ажлын нэг хэсэг болгож бизнес эрхлэгчдэд туслам зөвлөгөө үзүүлэх цогц цахим хуудсыг Голомт банк ажилуулж эхэлжээ. Голомт банкны жижиг дунд бизнес эрхлэгч нар үндэсний үйлдвэрлэгч нартаа зориулаад бизнесийн цогц шийдлийг өгөх зорилгоор SMEC Голомт банк Zcom гэсэн онлайн зөвлөгөө өгөх вебсайтыг 11 сард ашиглалтанд оруулаад байна. За ер нь манай бизнес эрхлэгч нар маань менежментийн баг гэхээсээ илүү өдөр тутам бизнесийн процесс өөрсдөө оролцсон ажилтдаг учраас маш их ур чадваруудыг шаарддаг. Тэгэхээр манай вебсайтад санхүү бизнес төлөвлөлт эрсдэл, хүний нөөц, хууль эрх зүй, маркетинг, борлуулалт гэсэн бизнесийн удирдлагын 7 чиглэлээр зөвлөмж зөвлөгөөнүүдийг бэлтгээд шууд аваад ашиглах болцоотой бэлэн загваруудыг бэлтгэж оруулсан байгаа. Энэ хуудсанд байгаа мэдээллийн тусламжтайгаар жижиг дунд бизнес эрхлэгчид зах зээлд хөлөө олоход дэмжлэг болно гэж салбарынхан үзэж байна. Их Британи, Умар-Ирландын нэгдсэн вантуусаас манай улсад суугаа онц бүгүй бүрэн эрхэд элчин сайд хадагтай Катрин Арнольд Говьсөнбөр аймагт ажиллаа. Англи улс Говьсөнбөр аймагт хөдөө аж ахуйн салбартай хамтран ажиллахаас гадна шивээ овоогийн уурхайд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болсон байна. Шивээ овоогийн уурхайг түшиглэн эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Хэрвээ энэ ажил эхэлвэл станцын зарим тоног төхөөрөмжийг Английн компаниудаас хангах боломжтой гэж элчин сайд үзэж байна. Манай хоёр улсын хоорондох харилцан ашигтай хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Гэхдээ бид хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд явуулахын тулд өнөөдөр Говьсөнбөр аймагт ажиллаж байна. Ямар ч байсан бид эх оноос хэрэгжиж эхлэх шивээ овоогийн эрчим хүчний үйлдвэрийн зарим тоног төхөөрөмжийг манай талаас нийлүүлэх талаар хэлэлцээ хийлээ. Эх оны 1-р сард Английн элчин сайдын яамнаас уул уурхай цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэгчдийн олон улсын форумыг Улаанбаатар хотнод зохион байгуулахаар төлөвлөд байгаа юм а. Манай шивээг нууц нурхын хэтийн төлөв мөн цаашдаа хамтран ажиллах боломж олцоо бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сонирхол гэх мэт олон асуудлаар бидэнтэй манай хамт олонтой уулзаж ярилцах зохион байгууллаа. Говьсөнбөр аймгийн хөдөө аж ахуйн газарт мөн Английн ашиг шимэгтэй Чарльз үлдрийн хоньны хөлдөөсөн үрийг нийлүүллээ. Ингэснээр каракул цөмсөргийн тоо толгой нэмэгдэж улмаар хоньны арьс ноосны чанар сайжирна гэж үзэж байна. Өнгөрсөн амралтын өдөр Сутан буйнд компани нийтийн тээврийн автобусны жолооч осол гаргаж нэг хүн нас орж 14 хүн гэмтсэн. Гэтэл өнөөдөр нийтийн тээврийн Тэнүүн огоо компанийн автобусанд явган зорчигч мөргүүлж амнасаа алдсан хэрэг гарлаа. Он гарсаар нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн 405 осол аваарын хэрэг бүртгэгдсэн байна. Өнөөдөр нийтийн тээврийн автобус зам тээврийн осол гаргасан 2 хэрэг гарлаа. Үүний улмаас нэг хүн нас орж 7 хүн гэмтсэн байна. Ер нь энэ нийтийн тээврийн хэрэгсэлтэй жолоочноос гаргаж байгаа нийтлэг зам хөдөлгөөний дүрм, зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 31 мянга гаруй зөрчил дээр бас захиргааны арга хэмжээ авсан байдаг цагдаагийн байгууллагаас. Ер нь энэ нийтийн тээврийн хэрэгсэлтэй тээврийн хэслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан энэ нийт зам тээврийн ослын шалтгаан нөхцөл бол дийлэнх нь ер нь жолоочийн өөрийн буруутай гэсэн ийм тоон судалгаа гарсан байдаг. Осолд өртсөн хүмүүсийн биеийн байдлыг бид гэмтэл савах судлалын үндэсний төвөөс тодрууллаа. Нэг хүн бол шанаа ясны угралтай, хамар ясны угралтай, эрүүн нүрийн мэсэлслийн эмчтэр үзүүлэхээр явсан. Бусад 6 хүний хувьд бол тархины дөргөлтэй, зөөлөдийн няцралтай тийм гэмтэлтэй ирсэн байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийтийн тээврийн автобусны жолооч зам тээврийн осол зөрчил гаргасан 405 хэрэг гарчээ. Ослын улмаас 254 хүн гэмтэж 5 иргэн нас барсан байна. Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн 900 гаруй автобус өдөр бүр үйлчилгээнд гарч байна. Зөрчил гаргасан жолооч болон тухайн автобус компанид ямар хариуцлага тооцогдлоор нийслэлийн тээврийн газраас тодрууллаа. Аваар гарсан жолоочнот бол мэдээж хуулийн байгууллага тэр хуулийн зайлтаар бол мэдээж арга хэмжээ тэр тооцогддог. Манай зүгээс болохоор бол тэр цаг одоо тэр компани болон тэр өдрийн гарсан одоо тэр аюулгүй байдлыг хангах тэр инженери техник ажилтаа бол мэдээж зохистой хэмжээний хариуцлага тооцдог байна. Нийслэлийн тээврийн газарт автобусны жолооч нартай холбоотой 1654 гомдол мэдээлэл ирсэн байна. Зам тээврийн осол зөрчил хэрэгдээс ирсэн гомдол саналын дагуу тодорхой арга хэмжээ авсан гэх тайлбарыг оцсон газар бүр өглөө. Харин иргэдийн амнаас аюулгүй байдлыг хамгаалах талаар хинч баталгаа өгч чадахгүй байна. Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөхөө Туркийн шийдвэрээ Исламын улс бүлэглэлийн хяналтан дахин нутгуудаас нефт татах суугуудаа аюулгүй болгох хүсэл сонирхлоос нь үүдэлтэй гэж Парисын хурлын хүрээнд Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдээллээ. Мөн Оросын албаны улсын ерөнхийлөгч Исламын улс болон алан хядагч бусад байгууллагын хяналтан дах бүс нутгуудад олборлож байгаа нефт асар их хэмжээгээр аж үйлдвэрлэлийн цар хүрээтэйгээр Турк улсын нутаг руу нийлүүлж байгааг нотлох нэмэлт баримтууд ч Москвад бий гэдгийг мэдэгджээ. Орос улс өмнө нь Туркийг Исламын улс хэт даврагч бүлэглэлийн дайтагчдаас нефт худалдан авдаг гэж буруутгаж байсан юм а. Харин Анкара энэ зэмлэлийг нь үгүйсгэсэн. Үүний зэрэгцээ Оросын албаны улсын ерөнхийлөгч Су-24 онгоцыг сөнөөх шийдвэрийг ноцтой алдаа гэж нэрлээд Туркийн альч байгууллага ийм тушаал өгсөн гэсэн Орос улсад нэг их чухал бишээ гэдгийг дурдсан байна. Харин Туркийн ерөнхийлөгч өөрийнх нь улсын эсрэг хориг арга хэмжээ авах Оросын шийдвэрийн хариуд ямар нэг хариу үйлдэл хийхээс өмнө засгийн газар нь төвчээртэй сэтгэл хөдлөлгүйгээр асуудал хандах болно гэдгийг мэдгдсэн байна. Москва Туркээс хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн импортлоход хориг тогтоосноо зарлаад байна. Харин Турк улс эрчим хүчний гол нийлүүлэгч нь болсон Орос улстай холбоо харилцаагаа бүрэн таслахгүй хэвийн хадгалахыг эрмэлзэж байна. За Эрдоган Москваг стратегийн түншээ хэмээн нэрлэж энэ тухай мэдгдсэн юм а. Олон улсын валютын сан бүгд найрамдах Хятад улсын үндэсний мөнгөнд тэмдэгт юаныг нөөц валютын сагсанд орууллаа. Олон улсын валютын сангийн энэ шийдвэрээ ирэх 2011 оны 10 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Америк нэгдсэн улсын дараагаар дэлхийд 2 дугаарт орох эдийн засагтай Хятад улс үндэсний мөнгөнд тэмдэгтээ дэлхийн худалдааны нөөц валютын статустай болгох хүсэлтэй өнгөрсөн онд олон улсын валютын санд гаргаж байсан юм а. Юаныг нөөцийн валютын сагсанд оруулах тухай сангийн удирдах зөвлөлийн шийдвэр нь Хятадын эдийн засгийг дэлхийн санхүүгийн системд интеграцчлах үйл явцад чухал үе шат болж байна. Мөн сүүлийн жилүүдэд улсынхаа валютын болон санхүүгийн системийг шинжилэхэд Хятадын эрх баригчдын гаргасан ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрсөний тэмдэг гэж Кристин Лагард тэмдэглэжээ. Хятадын мөнгөнд тэмдэгт юан нь хэдийгээр дэлхийд даяар данс тооцоонд ашиглагдаж чөлөөтэй хөрвдөг валют болсон учраас олон улсын валютын сангийн энэхүү шийдвэр бэлэг тэмдгийн шинжтэй гэж үзэх шинжээчд бас байгаа юм а. Төлбөр тооцооны валютын хувьд юаны эзэлдэг байр суурь 2010 оны 10 дугаар сард 35 дугаар байрт байсан бол 2015 онд 5 дугаарт ирэмлэгдэх болж эрс дээшилжээ. Аз намхан талаа бүс нутагт юан хэдийнэ төлбөр тооцоонд хамгийн өргөн хэрэглэгддэг валют болсон байна. Одоогийн байдлаар доллар, евро, фунт, йен гэсэн 4 үндэсний мөнгөнд тэмдэгт олон улсын нөөцийн валютын сагсанд багтаж байгаа юм а. Олон улсын валютын сан үүнээс өмнө 2010 онд хамгийн сүүлд нөөцийн валютын сагсаа эргэн харахтаа юаныг энэ жагсаалтанд оруулахаас татгалзаж байсан байдаг. За Хятадын мөнгөнд тэмдэгтийг тухайн үед чөлөөтэй хэрэглэгддэг байх шаардлагыг хангахгүй байна гэж олон улсын валютын сан үзэж байсан байна. Одоо үзэгчдийн анхаарлыг спортын үйл амьдралын мэдээнд хандуулъя. Португалийн үлэмгийн аваргын тэмцээний 11-р төргийн тоглолтын мэдээллээс. Олимп хөгж сангийн нэрмжит цомыг бүүхайлах ёслол боллоо. Алтан мужийн дайчид улирлын 19 тоглолтод дараалан хожлоо. Эдгээр болон бус мэдээллийг бид өнөөдрийн спортын мэдээгээр үзэгч та бүхэндээ үзүүлэхээр бэлтгэлээ. Юуны та бүхэндээ өнөөдөр манай хөрөндулсан спортын үйл явдлын мэдээллээс танилцуулъя. Ирэх 2016 онд Бразилийн Рио де Жанейро хотноо болох цоны олимпийн наадамд оролцох баг дамжтай тэмцэх зорилгоор Монгол улсын ерөнхий сайдын нэрмжит цомыг их орон даяар аялуулж байгаа билээ. Энэхүү цомыг бүүхайлах хүслийн ажиллагаа өнөөдөр спортын дугаард нь боллоо.
Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжид Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аян өнгөрсөн 11-р сарын 10-наас улс орон даяар гараагаа эхэлж хангалтчдын үлгийн нутаг Болгон аймаг, Өмнөний Цэнхэрговь нутаг Өмнөгов аймаг, эх орны зүүн хязгаар Дорнод аймаг, нийслэлийн Баянзүрхт үүрэг, Монголын банкны холбоо, тамирчдын залгамж халааг үлдээдэг төрөлцсөн сургалтын бие тамирын спортын дунд сургуулиудаар аялж дараагийн аймаг дүүрэг байгууллагууд өнөөдөр энэхүү цомыг хүлээн авлаа. Өнөөдөр ерөнхий сайдын нэрэмж цомыг аймаг орон нутагтаа амжилтаа илүүлсэн Болгон аймагт энэ цомыг Орхон аймагт шилжүүлэх хүрсэн бол Дорнод аймаг, Сүхбаатар аймагт, Өмнөгов аймагт, Дундгов аймагт, нийслэлийн Баянзүрхт үүрэг, нийслэлийн Баянгол дүүрэгт төрөлцсөн сургалтын бие тамирын спортын дунд сургуулийн хамт олон, Хавруу дэд сургуулийн хамт олонд Монгол улсын ерөнхий сайдын нэрэмж цомыг хүлээлгэн өглөө. За Монгол улсын ерөнхий сайдын ивэл доор Рио 2016 Олимпийг дэмжих хөгжлийн сангийн нэрэмж цомыг өнөөдөр дунд очиод хүлээж авлаа. Хөрс сэргэлдээ аймагт Өмнөгов аймагаас. Өмнөгов аймаг нь бас 21 оны хугацаанд энэ цомыг бол маш амжилттай зохион байгуулснаа туршлагаа бас ярьлаа. Тэгээ бид нар бас тутгааргүй хэмжээнд зохион байгуулахаар бас төлөвлөж байгаа. Манайд хүлээлгэн өгж байгаа төрөлцсөн сургалтын спортын дунд сургууль хэлж байна. Зөвхөн энэ хандив цуглуулгаас гадна Олимпийн боловсролыг нийтэд түгээх талаар бол олон цогц ажлуудыг зохион байгуулсан гэж байна. Бид үүнийг үл үргэлжлүүлэн оюутан сурагчдынхаа дунд бол Олимпийн боловсролыг түгээх олон төрөлт ажлууд, уралдаан тэмцээнүүд, бусад ажлуудыг зохион байгуулж дараагийн байгууллагатаа хүлээж өгөх болно. За энэ цомыг хүлээж аваад биднээс аймагтаа тусгай хөтөлбөр гаргаж бүх байгууллагуудаар аялуулна. Мөн одоо манай аймгийн бүх спорт сонирхогч спорт дэмжих байгууллагууд хамт олон бүрэн дэмжинэ гэхэд итгэж байна. Рио 2016 зуны Олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжих зорилгоор Олимпийн хөгжлийг дэмжих сан байгуулагдаад 5 сарын нүр үзэж байна. Энэ хугацаанд энэхүү Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлгийн дэмжлэгтэйгээр тус сангаас энэхүү хандивын хаяныг зохион байгуулж байна. Эх жилийн спортын гол үйл явдал болох зуны Олимпийн 31-р наадам үлгээд 249 хоног үлдээд байна. Өнөөдрийн байдлаар Рио 2016 Олимпийн наадамд оролцох эрхийг манай улсаас 10 тамирчин, Паралимпийн наадамд оролцох эрхийг 5 тамирчин аваад байна. Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг Монголын боксын холбоотой хамтран анх удаага Монгол дургатны боксын их наадмыг зохион байгуулахар болсон талаар хэд мэдээж байсан мөлий. Өнөөдөр наадмыг зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бие бэлтрийн болоод оюуны хүчээр дэлхийд гайхагдах Монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготойгоор байгуулагдсан Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгт манай орны олон салбарын шилдэг залуучууд багтдаг юм а. Энэ нийгэмлэгээс анх удаага Монгол дургатны боксын хангалтгуур их наадмыг 12 дугаар сарын 12-наас 14-ний өдрүүдэд Монгол бүхий өргөнөө зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү тэмцээний зохион байгуулах комиссийн дараагаар Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын авраг гавь тамирчин Инх Батын Бадар ууган ажилдаг юм. Монголын боксын холбоо болон Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгээс дэлхийн 196 орныг өөрийн холбоонд нэгтгэсэн боксын спортыг Монгол туурхтан дотор өргөн дэлгэр хөгжүүлж таниулан сурчлах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулахар болсон юм а. Энэ удаагийн тэмцээний жин төв спорт манай улсаас нийт 4 тамирчин оролцсон. За Монголын шигшээ багийнхан энэ өдрүүдэд бэлтгэл сургуультаа эрчимтэй базааж байна. 6 жингээ 24 боксчин бэлтгэл сургуультаа хангаад байж байгаа. Тэгээд одоо Монгол дургатан тэмцээний дараа одоо сарын дараа тэрдээ улсын аваршилсан тэмцээн байгаа болохоор бэлтгэл сургалт маш сайн байгаа. Миний жингийнх болохоор Бородын тамирчин байна. Бас Оросын улсын аваргаараа бас медаль хүртчихсэн тамирчин. Тэгээд өвөр Монголын тамирчин бол бас Хятадын аваргаараа бас медаль хүртчихсэн тамирчин оролцох гээд бас ирж байгаа. Мэдээж бид нэр сайхан хэн тулааныг хурж дэмжих нь ойлгомжтой. Тэр дундаасаа бид нэр зөвхөн бас нэг өөрсдийнхөө энэ шилдэгүүдийг дэмжихээс гадна энэ нөгөө Монгол эх орныг зориод Улаанбаатартай зориод энэ Бадруугаан аваргын санаачлалын тэмцээнд оролцох гээд Монголын шилдэг тулаанчдтай гар тулж бас зарим нь үзэх гээд ирж байгаа энэ Монгол турхтнаа бүгднгийн гоё хамтд нь дэмжээр энэ бол нөхөрсөг олон улсын Аз зэрэглэлийн тэмцээн учраас бүгднгийн нэг гоё халуун сэтгэлээр гоё дэмжээд урам өгөөд гоё тийм халуун уур амьсгалтай тийм гоё нэрхтэй тэмцээн болгоод өгөөрэй гэж ирж үзэх залуучуудаа би бас уриалмаар байна. Уулын спортын Монголын нэр тамирчин Монголын уулчтаас дэлхийн зулаа Эверестийн өргөлд анхлан үйл тавьсан Монгол улсын гавь тамирчин Готов Дөржийн өсгөөр дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгийн гишүүн юм байна. 2016 оны Олимпийн наадамд оролцох баг тамирчдаа хурам өгөх зорилгоор Монгол улсын гавь тамирчин Готов Дөржийн өсгөөр Өмнөд Америк твийн хамгийн өндөр логийн өргөлд авиралт хийхээр болсон байна. Энэ тухайга дээрээр өнөөдрийн хэвлийн баг хурлын үеэр мэдэгдсэн юм а.
Нийгэмлэгийн хамт олондойгоо ярилцаж өгч хамтарч одоо Өмнөд Америкийн ноён оргил одоо Аконкагуаг 6970 м өндөр оргилд бас одоо Риогийн олимпиад явах одоо авч явах те Монголын тамирчдынхаа туг далбааг Аконкагуа Өмнөд Америкийн хамгийн өндөр зэг дээр мандуулцгаая гэж зорилттойгоор одоо энэ аяллыг 12 сарын 20-оос эхлэхэд бэлэн болоод байж байна. Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг Монголын бокс холбооноос хамтран зохион байгуулж байгаа Монгол ургатны боксгийн ангадгаар их наадам хэрэгтэйчүүдийн 49 52 56 64 69 гэсэн 6 жингийн ангилаар зохиогдсон. Энэхүү тэмцээнд Монгол өвөр Монголын хөртөц хорон Бурайд халимаг Туваа улсын 18-аас 40 насны шилдэг боксчид хайба буюу олон улсын боксын холбооны дүрмээр хөрсөлдөх болно. Одоо өдөртөө хүндээ дэлхийд дахинд болж байгаа спортын уралдаан тэмцээний мэдээлэлээс танилцуулъя. Америкийн үндэсний сагсамгийн холбооны өнгөрсөн улирлын аврах Golden State Warriors багийн хяналтын цуврал үргэлжсээр байна. Тэд Utah Jazz багийг 106-103 ярцаатай хоцсноор улирлын эхний 19 тоглолтод дараалал ялд байгууллаа. Америкийн үндэсний сагсамгийн холбооны улирлын тойргийн тоглолтод шилдэг 2 баг болох Utah Jazz Golden State багийн тоглолт боллоо. За энэ тоглолтод 106-103 ярцаатай Golden State өрсөлдөгчөө 3 онооны илүүтэйгээр хоцсон байна. Vivint Smart Home Arena-д болсон тоглолтод Golden State хоцсноор энэ улиралд дараалан 19 хожоод байна. Энэ тоглолтод Utah Jazz клубын шилдэг тоглогчдын Gordon Hayward 24 оноо авсан байна. Тэр энэ улиралд нийт 16 тоглолтод оролцож нэг тоглолтод дунджаар 18.1 оноог аваад байгаамаа. За Gordon Hayward-ийн хамт тоглосон Favors-ийн тоглолтод 23 оноо авч 10 удаа самбраас өмнө авсан бол Gobert-ийн тоглолтод 13 оноо авлаа. Харин өрсөлдөх шилдэг Golden State клубын тоглогчдоос энэ тоглолтын гол баатар Stephen Curry байсан байна. Тэр энэ үлрэлт 19 тоглолтод оролцсон. За нэг тоглолтод дунджаар 31.6 оноо авсан үзүүлэлттэйгээр энэ үлрэлийг үргэлжлүүлж байна. Тэр энэ удаагийн тоглолтод нийт 26 оноог багтаа авчээ. Golden State клубын шилдэг тоглогчдын Thompson 20 оноо, Green 20 оноо авч 9 удаа самбраас бөмбөг авч 7 ашигтай дамжуултагч 5 удаа бөмбөг тасцсан үзүүлэлттэйгээр энэ тоглолтыг дуусгажээ. Golden State багийн тоглолтод 106-103 харьцаатай болж 19 дараалал хожоод байна. За тэдний дараагийн өрсөлдөгч Charlotte байх юм аа. Мэргэжлийн сагсамгийн лигийн улирлын тойргийн тоглолтуудын хамгийн дээд амжилтыг нийт дараалан 33 хоцсон Los Angeles Lakers эзэмшдэг. Тэдний 1971-аас 72 оны улиралд 33 дараалан хожиж лигийн түүхэн амжилтыг тогтоож байсан юм аа. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын тойргийн тоглолтын хүрээнд New York Islanders Colorado Avalanche-ыг талбайдаа авч тоглолоо. Энэхүү тоглолтод New York Islanders 5-3 харьцаатай өрсөлдөгч хоцсон байна. Ингэснээр тэдний хувьд торон төслийн 4-р байрт бичигдэж байна. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн мөсөн талбайд New York Islanders Colorado Avalanche багийн тоглолт боллоо. Хоккей орхуудын анхаарлыг зүйсээр татсан тоглолтод Islanders клуб өрсөлдөгчөө 5-3 харьцаатайгаар хоцсон байна. За тоглолтын 1-р үед 1-1 голыг 2 баг орууллаа. Тоглолтын эхний голыг 1-р 10 дахь минутанд Сederberg-ийн дамжуулалтаар Como оруулж тоглолтын тооны харьцаа Colorado 1-1 харьцаатай хошуулчихсан. Тэмцээний голыг Okposo Nelson-ийн дамжуулалтаар 19 дахь минутанд оруулж 1-р 1-1 харьцаатай өндөрлөлөө. За 2-р үед Инцэн түүх олон тоглоомыг хийсэн. За 2-аас 1-1 гол оруулсан байгаа. Тоглолтын 26 дахь минутанд Grabowski Kulmini дамжуулалтаар 1 гол оруулсан бол тэмцээний голыг Colorado Avalanche клубын тоглогч Egan La тоглолтын 27 дахь минутанд оруулжээ. 3-р үед Islanders-ийн довтлогоо ширүүлсэн байна. Clutterbuck тоглолтын 41 дахь минутанд 48 дахь минутанд Sisaks гол оруулснаар онооны харьцаа 4-2 харьцаатай болжээ. Улмаар Colorado Avalanche-ийн довтлогч Holden Sederberg-ийн дамжуулалтаар тоглолтын 56 дахь минутанд өөрийн багийн 3 дахь голыг орууллаа. За энэ тоглолтын сүүлийн голыг Islanders-ийн довтлогч Strom оруулснаар энэ тоглолтын 5-3 харьцаатай Islanders клуб хоцсон байна. Colorado Avalanche клубын Carl Sederberg-ийн тоглолтын гол баатруудын нэг байлаа. За баг нь хожигдсон эдэж тэрийн тоглолтод 2 ашигтай дамжуулалтыг өгсөн байна. Швед гаралтай 30 настай Carl Sederberg-ийн хувьд энэ удаад 24 тоглолтод оролцож 4 гол эсрэг багийн хаалганд оруулж 11 ашигтай дамжуулалтыг өгөөд байгаамаа. Одоогоор Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн дорн тусыг Montreal Canadiens клуб 25 тоглолтод 39 оноо тэргүүлж байгаа. Удаах барьт New York Rangers, Washington багууд өчигтэй байна. Харин New York Islanders клубын 25 тоглолтод 30 оноотой дорн тусын 4-р байрт жигсэж байна. Энтгийг улсын Дели хотноо талбайн дээсний аврагч наруулах лигийн тэмцээн үргэлжилж байна. Хүчтэй тэмцээний бие хэсэгт өрсөлдөж байгаа багуудын тоглолт болжээ.
Хоёр багийн эхний тоглолт эрэгтэйчүүдийн ганцаарчсан төрлөөр эхэлсэн байгаа. Hyderabad Aces багийн дэлхийн чансааны 175 тэрэмлэгдэж байгаа. Шведийн теннисчин Томас Юхансон Chennai Warriors багаас дэлхийн чансааны 131 тэрэмлэгдэж байгаа. Холбооны бүгд найрамдах Герман улсын теннисчин Рейнер Шутлер нар уулзраад харан тогсон юм а. Хоёр тоглогч энэ тэнцвүүх өрсөлдөж тоглолтын онооны харьцаа 3-3 болоод байсан ч Hyderabad Aces багийн Томас Юхансон тоглолтын санаачлагыг гартаа авч 5-3 харьцаатай өрсөлдөгчөө очлоо. Ингэснээр Hyderabad Aces баг эхний оноогоо авч чадсан. За багуудын хоёр дахь тоглолт эмэгтэйчүүдийн ганцаарсан төрлөөр үргэлжлэн явагдсан байгаа. Hyderabad Aces багаас Швейцарын теннисчин Мартина Хинкс Chennai Warriors багаас дэлхийн чансааны 55 дэрэмтлэгдэж байгаа. Их Британий теннисчин Хитер Баатс нар хоорондоо тоглосон. Тоглолтын эхнээс л Aces багийн Мартина Хинкс манлайж 5-4 харьцаагаар өрсөлдөгчөө хоцсон байна. Багуудын 3 дахь тоглолт эрэгтэй эмэгтэй хосын төрөлд явагдлаа. Hyderabad Aces багийн дэлхийн чансааны 23-т үжигдэж байгаа. Хорватын теннисчин Eva Karlovic, Швейцарын теннисчин Мартина Хинкс нар нэг баг болсон бол Chennai Warriors багаас дэлхийн чансааны 49 дэрэмлэгдэж байгаа. Испанийн теннисчин Fernanda Verdasco дэлхийн чансааны 55 дэрэмлэгдэж байгаа. Их Британий теннисчин Хитер Баатс нар хоорондоо тоглосон. Тоглолтын өрсөлдөөнтэй сонирхолтой ус эдэж Hyderabad Aces багийнхан өрсөлдөгчөө 5-4 харьцаатайгаар хоцсноор дахин нэг оноог авсан байна. 3 тоглолтын дараах байдлаар Hyderabad Aces баг 3-1 харьцаатай өрсөлдөгч баг одоогоор оноо авч чадаагүй явж байна. Багуудын 4 дахь тоглолт эрэгтэйчүүдийн хос төрлөөр явагдсан байгаа. За хос төрлөлд Aces багаас Eva Karlovic нар, өрсөлдөгч Warriors багаас Fernanda Verdasco Vishnu нар тоглож Hyderabad баг өрсөлдөгчөө 5-4 харьцаатайгаар хоцсноор 4-1 харьцаатай болжээ. Багуудын 5 дахь тоглолт эрэгтэйчүүдийн ганцаарсан төрлөд явагдсан. Hyderabad Aces багаас Eva Karlovic, Chennai Warriors багаас Fernanda Verdasco нар хүч үзэж энэ өдөр Hyderabad багийнхан тун хүчтэй байж энэ төрөлд ч мөн Eva Karlovic өрсөлдөгчөө 5-4 харьцаатайгаар очлоо. Энэхүү Hyderabad Aces багийнхан Chennai Warriors багийг 5-1 харьцаатайгаар хоцсноор хэсгээ 2 хожиг 1 хожигдолтойгоор тэргүүлж байна. Өрсөлдөгч Chennai Warriors багийн хувьд 1 ч оноо авч чадаагүй 3 хожигдолтой тэмцээнийг өндөрлөж байна. Португалийн үлэмгийн аваргын тэмцээний 11-р тойргийн тоглолтууд үргэлжиллээ. Энэ тойргийн тоглолтод Бенфика Прага багийн талбай зочин тоглосон байна. Энэхүү тоглолтод дэд өрсөлдөгчөө 2-1 харьцаатай хоцсноор холирлын ээлжид ялдаа байгуулсан байна. Португалийн үлэмгийн аварга шалгаруулах тэмцээний 11-р тойргийн тоглолтууд үргэлжлэн явж байна. Португалийн шилдэг багуудын нэг Sporting өөрийн өрсөлдөгч Belenenses багтай тоглолоо. За энэ тоглолт Лиссабоны Жозе Алваледе цэнгэлт хүрээлэнд болсон байна. Тоглолтыг Soros Dias талбай зүй явууллаа. Португалийн аварга шалгаруулах тэмцээний энэ удаагийн тоглолтыг нийт 31704 үзэгчид сонирхсан байна. За энэ тоглолтын 1-р үед гол орсонгүй тэгтэг харьцаатай өндөрлсөн байна. 2-р үеийн 59 минутанд Belenenses багийн Ventura шар утсаар 64 минутанд Souza шар утсаар дагуулжээ. За тоглолтын 2-р үед мөн гол орсонгүй тоглолтын төгсгөл 92 минутанд энэ тоглолтын хожлын голыг William Carvalho оруулсан байна. 23 настай Португалийн хагас хамгаалагч энэ тоглолтын шийдвэрлэх голыг тоглолтын төгсгөлийн минутад инх оруулж 1-1 харьцаатай энэ тоглолтод Sporting клуб өрсөлдөгчөө хоцсон байна. Тоглолтын 94 дахь минутанд гол оруулсан Carvalho шар утсаар дөрвөлжээ. Португалийн аварга шалгаруулах тэмцээний 11-р тойргийн тоглолтод Брага Бенфика клубын тоглолт боллоо. За энэ тоглолтыг талбайд Мигель Шүү явуулсан байна. Брага хотын төв цэнгэлтэд болсон энэ тоглолтод Бенфика өрсөлдөгчөө 2-1 харьцаатай очлоо. Тоглолтын 1-р 3 дахь минутанд Пиццигийн довтлон амжилттай болж 1-1 харьцаатай болсон бол 11 дахь минутанд Лобсын довтлон амжилттай болж Бенфикагийн тоглолтод өрсөлдөгчөө 2-1 харьцаатайгаар хоцсон байна. Португалийн аварга шалгаруулах тэмцээнийг 11 тойргийн дараах байдлаар мэрэгэн буучтын жигсаалтыг 31 настай Бразилийн тоглогч Jones тэргүүлж байна. Бенфика клубын тоглогч Jones-ийн хувьд одоогоор 10 тоглолтод 8 гол оруулж 3 ашигтай дамжуулт өгөөж 11 оноотойгоор мэрэгэн буучтын жигсаалтыг тэргүүлж байна. Португалийн аварга шалгаруулах тэмцээний мэрэгэн буучтын жигсаалтын 2-р Sporting клубын тоглогч Алжир гаралтай тоглогч Ислам Слиманы бичигдээд байна. Тэр 27 настай энэ үлрэлд 11 тоглолтод оролцож 7 голыг эсрэг үгийн хаалганд оруулсан үзүүлэлтээр мэрэгэн буучтын жигсаалтын 2-р жигсаад байгаамаа. Хүчтэй охиндөө спортын мэдээ танилцууллаа. 12 дугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрийн Монгол банкнаас зарласан гадаад валютын хаалтын ханшийг та бүхэндээ танилцуулъя. Америк нэгдсэн улсын доллар 1995 төгрөг 39 мөнгө, Оросын холбооны улсын рубль 30 төгрөг 9 мөнгө, евро 2111 төгрөг 82 мөнгө, бүгд найрамдах Хятад улсын юан 311 төгрөг 85 мөнгө, бүгд найрамдах Солонгос улсын вон 1 төгрөг 72 мөнгө, Япон улсын йен 16 төгрөг 24 мөнгөтэй тус тэнцүү байна. Одоо ойрын өдрүүдийн цагаагаар мэдээ хүлээн авцгаана уу. Өлгийд шөнөдөө 16 градус хүйтэн, өдөртөө 5 градус хүйтэн.
Улаангомд шөнөдөө 18 градус хүйтэн өдөртөө 9 градус хүйтэн. Ховдод шөнөдөө 17 градус хүйтэн өдөртөө 7 градус хүйтэн. Алтайд шөнөдөө 22 градус хүйтэн